Хуучин цагийг санагдуулсан энэ Орос гантел одоо болтол зарим айлуудад байдаг. Харин гинэт энэ гантел 8-чдын дунд эрэлттэй бүтээгдэхүүн болж хувирчээ. 32 жилийн өмнө 5 тавирна. Аха. Одоо нэг юм барилт байгаа шүү дээ. Тий. Барилт ингээд хажуу тийшээ газар ингээд гараар ингээд дагаад буцаад гараа авахлаар буцаад дондог маш ингээд жижиг үйлчлэл нь авдаг байхгүй юу? Энэ босгодог гантелд нь улаан мөнгөөс агуулдаг гэж яриад ах юм. Одоо бодол тийм юм шиг байлээ. Зүгээр бид нар болохоор яа заахгүй Оросод аавна гэдэг тэгээд бид нар авчих таахгүй. Цогтой яваад томтой дүргээр өөрсдөө. Хүмүүсийн гайхширлыг төрүүлдэг циркийн үзүүлбэрийн нэг хэсэг болсон хүндийн үргэлтэнд энэ гантелыг ашигладаг. Хүндийн жингийн үзүүлбэрийг олон жил үзүүлсэн Гавьят гişиг давууга бидэнд эрэлт ихтэй болсон энэ гантелийн талаар тайлбарлан ярьж өглөө. Одоо Ян Батуван Оросын одоо том бөхчүүлэл дээр үед гэрээр их сургууль хийж байсан. Тэр Оросын манайд орж ирж байсан гэрнүүдээс 16 24 32 гэдэг гэр голцоо орж ирж байсан. Тэр босоодаг гэр чинь тустай байгаа. Жингийн тааруулж хийж байгаа байхгүй юу? Зүгээр ингээ унагдаг гэр бол ерөөсөө ишиндээ ч хүнд нь байгаа. Тэр дээдлийг бөөрөнхийг ингээд яг ингээ ханын яг ингээд цуг цутгчихсан. Өөрөөр хэлбэл тэр зузааны хан нь бол ижил жинтэй. Босдог гэр чинь бол доод ёроолдоо хүндэн дээдлэрээ хинэгхэн байгаа. Тэр яг тэр янз бүрийн юм холиод яадгийг нь бол би яг нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Ихэвчлэн Оросоос орж ирдэг СССР гэсэн бичгтээ хуучин гантел нь унаад өөрийн хүндийн жингээрээ буцаж тэгшхэмд ордог байна. Энэ төрлийн гантелэнд улаан мөнгө ус гэх химийн бодис агуулгаддаг учраас онцлогтой бас өндөр хурж байгаа гэсэн цувралдагдаад байгаа. Энэ бодисыг маш их хортой, аюултай, бас улаан өнгөтэй ийм бодис байгаль дээр байхгүй гэж Оросын нийтлэл Шарафуднидов өөрийн бүтээлдээ бичсэн байдаг. Яг энэ мөнгөөс улаан мөнгөөс буюу мөнгөөс гэж практик нэрлэдэг байгаа. Хоёр ч одоо мөнгөөсний эсэл буюу оксид нь тийм одоо бодис байхгүй, тийм бодисыг зарж байгаагүй. Энэ бол антимнат буюу антимнат гэж болно, пироантимнат гэж болно, эсвэл йодид гэж болно, эсвэл сульфид байдлаар хүмүүс ингээд жоох юм улаан тоосон цэрийн өгсөн бусад нэгдлүүдийг мөнгөөс агуулсан бусад нэгдлүүдийг оруулж ирж исэн гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энийг хэрэглэн ч гэсэн айгүй тодорхой биш юм байна л да өөрөө. Цэрэг дайны зориулалтад хэрэгэлдэг эсвэл одоо ураны 235-аас критик массыг нь одоо задлж байгаа гаргадаг гэдэргэж худлаа ярьдаг. 1990-ад оны үед энэ бодисыг зөвлөлт холбоот улсын үед бүтээгдсэн гэж ярьдаг байсан. Улаан мөнгө ус гэх бодистой холбоотой олон цуврал домог яриа бий. Чечений цэргийн командлагч Шамил Басаевт Оросын албаны улсын цэргийн эсрэг хэрэглэх цөмийн зэвсэгтэй болох тэр дундаа улаан мөнгө устай болох талаар 2001 онд сонинд тодорхой бус мэдээлэл гарсан байдаг. Мөн 2004 онд Ал-Каидагийн нэгэн толгойлогч улаан мөнгө усанд түшиглэн хийсэн карманы цөмийн бүхтэй болохоо мэдэгдэж байжээ. Энэ мэтчлэн улаан мөнгө усны цувралтай холбоотой What is the Red Mercury гэсэн баримтат кино бүтээгч Эд Мур хийсэн байдаг. Харин улаан мөнгө ус гэх хуурамч бодисыг инхүү үн цэнтэй болгосон цувралууд нь ердөө хуурамч бодис хийн ашиг хонжоо хийх зорилготой гэнт бүлэглүүдийн явуулга юм байна.